өвлийн үлрэлт хүйтний ирж чангарч, шимт хижээл багасаж, хүний биеийн дархлаа сударч байдаг юм а. Тиймээс томуу төсд өвчин баггүй дэгдээд байгаа билээ. Сар шинд болж байгаатай холбогдуулан айл баг хэсэж, хэссэн тохиолдолд амны хаалт хэрэглэх зэрэг зөвлөмжүүдийг Орхон аймгийн эрүүл мэндийн газраас та бүхэндээ мэдээлж байна. Томоос төвчөн суудгалт талбар Улаанбурханаас сэргийлэхэд бол одоо аамын дэмийн агуулмж өндөртэй хоол хүнсийг хэрэглэх, аамын дэмийг нэмэлтээр хэрэглэх, мөн цинкийг нэмэлтээр хэрэглэх нь маш чухал байдаг. Тиймээс одоо бага насны хүүхдүүдэд зориулсан цинкийн бэлтгэл бол манай өрхийн эрүүл мэндийн төвүүдээр бас тараагдж байгаа. Тиймээс одоо суудгалт өвчнөр өвдөх гээд байгаа, арьс салстын харшилтай байгаа, дархлаа султай байгаа хүүхдүүдэд өрхийн эрүүл мэндийн төв дээр очиод одоо цинкийн бэлтгэлийг авч уулгаарай. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмчтэйгээ зөвлөж жагаад та бүхэн олон найрлагт амин дэмийн эсвэл амин дэмийн агуулмж өндөртэй витаминыг хэрэглэх шаардлагатай байгаа. За тэрний дараагийн нэг чухал анхаарах зүйл маань шинэ сарынхаа одоо бэлтгэл хийхдээ тийм консервант ихтэй, давсны агуулмж өндөртэй, транс өгтсний агуулмж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг их сонгохгүй байхтаар анхаарах хэрэгтэй. Үүн дотор бол одоо гахаан утсан мах, одоо төрөл бүрийн хяа, за тэгээд майонезаар амталсан салаад жуушнуудыг бол одоо их сонгохгүй байх нь бол хамгийн чухал. За үүнээс гадна одоо цагаалганы будаа, чансан бууз зэргийг бол одоо тухайн үед нь шинээр нь бэлтгээд хэрэглээд дуусгаад одоо ингээд устгалд оруулж байх нь бол одоо хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх маш чухал түлхэж золдгоо. Улаанбурхан өвчний одоо дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн сайдын албан даалгавар 0-9 албан даалгавар ирсэн байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор ерөнхийдөө Улаанбурхан өвчин маань дэлхийн улс орнуудад манай өмнөд хойд хөршид бас ихээхэн одоо бүртгэж байгаа учраас зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бас анхааруулсан энэ албан даалгавар ирсэн байгаа. За үүнтэй холбоотойгоор одоо Улаанбурханы эсрэг вакциныг 9 сартай 2 настай хүүхдүүд товлоор хийдэг байгаа. Тэгэхээр зэрэг одоо эцэг эхчүүд мөн энэ товлын вакцинд хүүхдийн хугацаанд нь хамруулах товлоосоо хоцорсон бол нөхөн дархлаажуулалтанд хамруулах энэ асуудлыг бол маш сайн явах нь хэрэгжүүлэх нь. За тэгээд дээрэс нь амны хаалт гэдэг юм бол ер нь айл хэсэгтээ одоо тий айл цочлохтой маш сайн хүүхдүүдэд зөөж хөвшүүлэхийг анхааруулж байна. Томуу төсд өвчнөд холбоотойгоор Улаанбурхан менинококкийн халдвар гэх зэрэг амьсгалын замын өвчин дэгдэх хандлагатай байгаа юм а. Иймээс иргэд та бүхэн бага насны хүүхэд болон 0-5 насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх гарын ариун цэврийг сайтар сахахыг эрүүл мэндийн газраас анхааруулж байна.